Уран зохиол чинь урлагийн их гой салбар шүү дээ. Уран зохиолын урлагийн салбар биш гэдэг. Жинхэнэ урлагийн салбар. Тэнд ямар гоё үхийг мэдэрч гой ухаар өөрчлөлт соён гэвэл жинхэнэ урлагийн хүмүүс ерөөсөө хайж байна. Манайд бол дандаа философи гэдэг шүү дээ. Философиор маань гэж байна шүү дээ. Юу нэг өнцгөл өөрөө философиос философийн болохоор нэг хөтөө байсан ч гэсэн яг тэр сэдвэр нь яг тэр хүний характерын байгаа болдгоо философч жоохон айгу баригдсан. Литературлуу би яагаад ингэж над тийшээ орбоо цухтагаад байдаг вэ? Философик гоёор амьдралаар гоё илэрхийлж явж байгаа. Философи уран зохиол хоёрын дандаа дунд явдаг байхгүй юу? Одоо Азийн эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Бонд, Монгол, эмэгтэй зохиолчид маш их гарч ирж байгаа. Барууны орнууд жижиг эмэгтэй зохиолчид. Тэгээд уран зохиол ер нь эмэгтэйлэг юм байна гэдгийг би ойлгоо. Тэгээд эмэгтэй зохиолчдын романыг авчуулаад үлссэн чинь тэгэхээр одоо бол 3 эмэгтэй зохиолчийн авчулсан. За энэ нь болохоор Сөүл хотын үл ойлгох хөтөлбөр шиг. Бэсваг эмэгтэй зохиолч сүүлийн гэсэн юм. За энэ болохоор Бан гэдэг эмэгтэй болсон тал. Энэ эмэгтэйд эмэгтэй нэлээд ахнаад маш их номууд бичсэн. Энэ болохоор Японы Сайко Мурака гэх сүүлийн үед гарч ирж байгаа. Японы баяр ёслол масктай.